Сонсогчдоо манай энэ удаагийн Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Yay! За энэ удаагийнхаа дугаарыг эхлэхээс өмнө уламжлалт ёсоор бид хоёр анхааруулгаа хэлье. Манай подкаст маань ерөнхийдөө насанд хүрсэн хүмүүст зориулагдсан учраас насанд хүрээгүй хүүхдүүд юм уу эсвэл юмнаас амархан айдаг, эмзэг дэлбэнүүдтэй сонсоод ер нь хэрэггүй шүү гэж зөвлөдөг байгаа. Тэгээд янз бүрийн байдлаар зүудлээд юм уу айчих үе тэгээд өөртөө болгоомжтой байгаарэ гэж өөртөө араад адаг байгаа шүү. За тэгээд энэ удаагийн дугаарыг манай дулмаа маань бэлдсэн байна. Маш гоё коктейл хийсэн байна. Тэгээд коктейлнээс эхлээд хоёлаа яриад эхлэх үү. За тэгээд амар царайлаг коктейл байгаа. Тийм байна. Тэгээд царайг нь уухан л те. За энэ удаагийн коктейл нь маш амархан гэхдээ маш тийм их хэмсэг гоё юм шиг санагдсан. Орц нь болохоор маш амархан гүзээлцгэн тоник ус тэгээ жин орсон байгаа. Тэгэл ингээд гүзээлцэнээ хийгээд жоохон ингэж нухчаагаа дээрэс нь жин хийгээд тэгээд мөсөө хийгээд тониктой усаа хийгээ уун амар гоё тийм сэргийш маягийн уухан болж байгааз. Тийм байна. Тэгээ жоохон чихэрлэг дуртай хүмүүсээ уйл жоохон бас сахарын ус мал нэмчихэд зүгээр л юм байна тий. Харин өмнө нь хийжсэн штэ бас нөгөө алкогол хүнийг уухан хийжсэн баахан бөөрөлцгөнтэй тэрнтэй бол жоохон төстэй тэгээ бас алкоголны төрөл хэрэгэлдэггүй мөн болон одоо жирэмсэн бөгөө хөхүүл хийжүүд хийх юм бол бас боломжтой шүү. Тониктай усаа мөсөнд хийгээ тэгээ гүзээлцэг нь ухаад эсвэл хүссэн одоо бөөрөлцөг нь юм уу тийм жимсийн ухаад хийхэд бол маш амттай тийм коктейл болох байгаа. Тэгээ манайхан туршаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Гоё юм аа. За баярлаа гэж хоёлаа одоо хэрэгтэй шууд шумбан орё гэж бодож байна. Өнөөдөр хэнийг ярих бол гэхээс би бас амар хүлээлттэй байна. Бүр огт мэдэхгүй байгаа. Гэхдээ чи сүулдэ бүр хоорондоо ярихаа болцсон шүү дээ. Тий. Тэгээ яг уу нэг хаяа нэг ярил яринтэй. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг бол бүр бит хоёр аач гээгүү тэгэхээр за одоо энэ боломжийг ашиглаад нэрийг нэлээд өгөөч чиг шиг. За тгий гэсэн. За тэгээд ер нь бол анханаас нь сонсоод манайхан ер нь бол мэдэх бах, чи ч гэсэн мэдэх бах. Тэгээ энэхүү хэрэг нь 1999 оны 4 сарын 20-нд Colorado мужийн Columbine хотод болсон хэрэг байгаа. Энэхүү хэргийн гол дүрүүд болох Eric Harris болон Dylan Klebold хоёр байгаа. Тэгээ энэ хоёр нь болохоор тийм нэг ахлах сургуульд хамт явдаг байсан бөгөөд 9-р ангида одоо ер нь 14 15 настай байхдаа дотн найзууд болсон хөвгүүд байдаг. Eric Harris-ийн хувьд болохоор 1981 оны 4 сарын 9-нд төрсэн бөгөөд Kansas мужийн Wichita хотод төрж өссөн байдаг. Тэгээ түүний эцэг нь болохоор нисэх хүчний нисгэгч байсан бөгөөд Eric-ийг баг багт нь маш олон тийшээ ингээд байн нүүдэг байсан ер нь жоохон тийм нүүдэл судалтай айл. Тэгээ түүний багын зан чанар гэвэл бусдаас тийм онцгой тийм гаж сонон ч юм уу тийм юм байхгүй ингээл нэг хүүхдээс бейсбол тоглох дуртай, хөл бөмбөг тоглодог. Тэгээ бас ер нь бол энгийн л нэг байдаг тийм хүүхд. За тэгээд 1993 онд түүний эцэг нь тэтгэврт гарч Colorado мужийн Littleton гэх газарт нүүж ирснээс хойш Эрикийн зан ааш нь ер нь өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Тэгээ яг хуу тухайн үедээ 12 настай байсан болохоор мэдээжтэй одоо шилжилтийн нас учраас ээж аав нь их амар тоогоогүй байдаг. Угаасаа шилжилтийн насан дээр хүүхдүүд амар тийм докторгүй болдог тийм эмордог ч юм уу те нэг өөр болоод эхэлдэг учраас ээж аав нь өөрчлөлтийг нэг амар тоогоогүй байдаг. Eric-ийн найз Dylan Klebold нь болохоор бас адилхан 1981 онд төрсэн 9 сарын 11-нд Colorado мужийн Lakewood хотод төрж өссөн байдаг. Ээж аав хоёрын хувьд болохоор тийм үл хөдлөх хөрөнгийн бизнестэй тийм баян одоо хөрөнгөтэй айлч биш гэсэндээ ер нь бол боломжтой тийм гайгүй айлын хүүхэд. Тэгээд Dylan хичээл номондоо сайн байсан бөгөөд бага ахта бүр гоц хавьяастай хүүхдийн тийм програмд хүртэл суралцаж байсан юм билээ. За тэгээ мөн л адил нэг одоо хичээл номондоо сайнаас өөр тийм гоц сони юм байхгүй. Бейсбол спортыг сонирхдаг дуртай. Тэгээ хичээлдээ гарамгийн хүртлөө бас ер нь жоохон ичимхий нэгэн байсан. За тэгээд Eric Dylan хоёр 9-р ангитай танилцаж дотн нөхөрлөж эхэлсэн байдаг. За тэр хоёр тийм ижилхэн сонирхолтой байсан нь одоо хоёулаа видео тоглоом тоглох, тэгэл компьютер болон видеограф юм сонирхох тийм одоо нэг ижил сонирхолтой тэрүүгээрээ ингээ хоорондоо ингээ найзалж эхэлсэн байдаг. Тэрнээсээ улбалаад
Тэгээ мөн бас нэг тэр хоёрыг холбодог байсан сонирхол нь болохоор видео гейм байдаг, видео тоглоом. Мэдээж угаасаа тухайн үед ер нь одоо ч гэсэндээ тий ингээд өсвөрийн хүүхдүүд видео тоглоомыг маш ихээр тоглодог. Мэдээж одоо адилхан өсвөр насны хүүхдийн чинь бусдаас юугаар татах вэ? Eric Dillon хоёр бас тиймэрхүү тоглоомоор амар их тоглодог. Тэгээ тэр тоглоомныхоо одоо сонирхлоор нэгдэж бас амар сайн найзууд болсон байдаг. Мөн одоо видео гейм компьютер гэхээсээ илүү тэр хоёрыг одоо нэгтгэж чадсан ёстой чин зүйл нь болохоор сургууль болон сурагч одоо сургуульд ирэх байх одоо ангийнхаа хүүхдүүдийг үзэн ядах сэтгэл нь тэр хоёрыг бүр нөхөрлөлийн одоо үндэс олж өгсөн байдаг. Тэгээ ялангуяа одоо ахлах болон дунд сургуулийн дунд байх одоо jock culture гэж байдаг Америкт тий. Одоо жог соёлыг одоо яаж тайлбарлах юм бэ? Нэг юм Америкийн өсвөр насны үеийнхний тухай кино ингээл үзэхээр нэг гардаг та дандаа ингээл нэг хөл бөмбөг тоглодог, сакс тоглодог, эсвэл ингээл нэг хамгийн гайгүй баян айлын, чинэлэг айлын хүүхдүүд ер нь жоохон popular те сургуультай юм алдартай хүн болгонд дуртай тийм хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд нь одоо хичээлээ сайн хийдэг, нүдний шил зүүдэг, эсвэл юм номын тийм дуугаа хүүхдүүдийг тийм дээрлэгдэг те. Тэгээ кинонд гардаг шиг тэр явдлыг ер нь бол Америкт ингээд jog culture гэж хэлдэг. Тэгээд Dylan Eric хоёр болохоор өөрсдөө тэр jog culture-ийн одоо хохирогч нар ахгүй. Дандаа нөгөө тийм хүүхдүүдэд сургууль дээрээ дээрлэхүүлдэг байсан болохоор тийм учраас одоо сургуулийнхаа хүүхдүүдийг үзэн ядж эхэлсэн. Тэгээд тэр сэтгэлээсээ болоод хоёулаа хоорондоо ингээд найзалж эхэлсэн гэх юм уу да. Тэр хоёрын одоо нөхөрлийн яг гол чин үндэс нь болж өгдөг байгаа. Тэр одоо jog culture-аас болоод өөртөө дээрлэхүүлснээсээ болоод бас ингээд сургуулийнхаа trench coat mafia гэдэг тийм бүлгэмд бас нэгдсэн тийм хоёр байсан. Тэр бүлгмийнх нь нэр нь болохоор trench цов те одоо нөгөө нэг юм одоо борны цов шиг нэг цов байдэн штэ нөгөө боронхтой тийм цов тэгэж өмсдөг тийм бүлгэм. Тэгээд ер нь бол сургуулийн тийм содон сонин өвөрмөц байдаасаа болон шовдрлогдсон тийм хідэн хүүхдүүд нийлдэг одоо бүлгэм. Тэрийгээ тэгээд trench coat mafia гэд нэрлэлсэн. Одоо тэгээд тэдний зорилго нь болохоор жокуудын эсрэг байх гэх юм уу да. За тэгээд тухайн үед угаасаа 1990-ад онд байсан нэлээд хүнд байсан үе киноноос нь угаасаа тэр үеийн одоо киноноос ч амар их харагддаг. Тэр хоёрын явдаг байсан Columbine ахлах сургуульд бас тиймэрхүү байдал тийм амар өргөн дэлгэрсэн байдалтай байсан. Багш нар нь ч гэсэндээ ингээд сургууль хүмүүжүүлэгч нар хүртэл ерөөсөө юм арга хэмжээ авдаггүй гэх юм уу да. Өөрсдөө хүртэл бараг ингээд багш нар нь юм жоохон номоо хүүхдүүдтэйгээ тий гайгүй хүүхдүүдтэйгээ нийлж бараг дээрлэгдэг юм шиг болчихсон байсан гэж байгаа байхгүй тэр сургууль. За тэгээд Eric Dillon хоёр дотн найзууд болон хэрэг төвөгт орооцолтон одоо сахилахгүйдэж эхэлсэн байдаг. Тэгээ тэр хоёрын ингээд сонирхлууд ингээд хамтдаа нийлсэнээс хойш бүр амар өргөнд хэлж эхэлсэн. Тэр өргөнд хэлээд одоо хоёулаа герман хэл болон герман улсын түүхийг маш гүн гүнзгий судалж сонирхог болсон байдаг. Тэгээ дээрээс нь герман рок хөгжим сонсдог. Тэгээ бас свастика буюу тий хас тэмдгээр хувцас хунраа гоёх болсон бөгөөд им хит удаа нөгөө Heil Hitler гэдэг нацистууд нөгөө гитлертэй ингээл мэдлдэг ёс өгдөн штэ. Тэрэн шиг ийм маш олон удаа тийм одоо найзуудтайгаа хамт боулинг тоглож байгаад ч юм уу эсвэл ингээл хөгзөн мүзэр тоглож гутаа хожиж мачхаараа дандаа Heil Hitler гэж орилдог болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ гитлерийг амар сонирхож эхлэе тэр хоёулаа. За тэгээ хин Eric бас ингээд амар тийм компьютерт амар сонирхолтой хөвгтэйсэн. Тэгээ 1996 онд 15 настай байхдаа тийм хувийн өөрийн гэсэн нэг юм цахим хуудас нээдэг байгаа. Тэр цахим хуудасных нь одоо гол зорилго нь болохоор тэр хоёрын тоглодог тоглоом одоо видео тоглоом биш үү? Doom гэдэг нэртэй тийм тоглоомын үе шатнуудын тухай бичих байсан. Одоо энэ үеийг ингэж даваа биш үү, тэгж даваа биш үү? Одоо нэг ясандаа зүгээр нэг блог байгаа байхгүй юу? Тэгээд энэ цахим хуудас нь хамгийн анх тэгэж одоо видео тоглоомны тухай блог болон эхэлсэн боловч удалгүй Эрик тэр цахим хуудасаа өөрийн одоо хувийн блог буюу бараг өдрийн тэмдэглэл мэт хэрэглэж эхэлсэн байдаг. Тэгээ ер нь бол өдөр тутам ч юм уу бараг ингээд өөрийнхөө хувийн тэмдэглэлээ бичиж ингэж нийтэлдэг. Тэгээд тухайн тэмдэглэлүүдээр болохоор Eric Dillon хоёр
орой үдэш болохоор гэрээсээ нууцаар гарan сахилгагууддаг талаараа битсэн байдаг. Тэгээ тэр үед Eric ийм солиотны дэлгүүрт ажилладаг, солиот зардаг дэлгүүрт ажилладаг байсан. Тэгээд ажиллаараа дамжуулаад ингээд амар тийм том ийм авраг солиотнууд ингээд авчихсан. Тэгээд орой үдэш болохоор шүн дөлөөр дийлэн тэр хоёр гарч ин тэндгүү ингэж солиот буудуулан одоо түүнийхээ тухай цахим тэмдэглэл дээр бичдэг болсон байгаа. Тэгээ угаасаа Америкт чинь хамаагүй солиот буудуулж болдоггүй шүү дээ. Ялангуяа тийм том солиотыг ер нь бол хуулаараа хоригдсон. Мужуудын хууль өөр ч гэсэндээ ер нь бол хоригдсон байдаг. Тэгээ тэр хоёр ер нь бол ингээд харанхуй шинээр гарч айлын байшингийн хажууд ингэж солиот буудаж сахилгагуудаж эхэлсэн байдаг. Барууны орнуудын сургуулиудад нөгөө маскот гэж байдаг. Тэр нь одоо юу хийх юм монголоор тайлбарлах юм бол одоо сургуулийн бэлэг тэмдэг гэх юм уу да тий. Нэг тиймэрхүү амтэн ч юм уу эсвэл тийм нэг характер байдаг тий. Тэгээ Columbine их сургуулийн маскот нь болохоор Rebels гэж байсан. Rebels буюу одоо босогч нар тий үүмийн дэгдээгч нар гэсэн утгатай маскот. Ер нь жоохон нэг сахилахгүй галзуу гэсэн утгатай тийм маскоттай байсан. Тэрнээс сургуулаад Eric Dillon хоёр одоо орой үдэш гарч сахилгагууддаг байдлаа үүмийн дэгдээгчдийн даалгавар хэмээн гэж нэрлэдэг болсон байгаа. Тэгээ бид хоёр өнөөдөр ийм даалгавар гүйцэтгсэн гэл нөгөө айл майлын ингээд байшин эвдэлж байгаа, машин эвдэлж байгаа ч юм уу тиймэрхүү зураг мургаа бичлэгээ оруулаад өөртөө ингээд тэмдэглэлээ бичээд одоо нэг осондоо хууль бус юм хийж байгаа тэрийг гайхуулж ингэж тэмдэглэл хийдэг болсон байгаа. Тэгээ сүүлдээ бүр энэ хоёр ингээ өөрсдийн гэсэн хочтой болчихсон заяа. Eric-ийн хоч нь болохоор нөгөө Rebel одоо босогч нар гэдэг үгийн Reb. Dylan-ы одоо хоч нь болохоор Fatka мэдхгүй уух дуртай байсан юм уу? Тийм нэртэй. Тэгээ тэр хоёрынх нь одоо цахим тэмдэглэл дээрээ хэрэгэлдэг өөрсдийнх нь одоо нууц нэр гэх юм уу. Тэгээ Eric бичгтээ Reb бичиж, Dylan бичгтээ Vodka бичиж гэж бичдэг байсан. За тэгээд энэ цахим тэмдэглэл дээрээ сүүлдээ одоо гэрийн нөхцөлд хэрхэн тесрэх бодис яаж хийх вэ гэсэн зааварчилгааг нийтэлж эхэлсэн байдаг. За тэгээд сүүлдээ бүр ингээ өөрсдийн хийсэн тесрэх бөмбөгийн одоо зургийг нь тавьсан. Тэгээ тайлбар дээр нь Reb Vodka хоёрын хийсэн анхны тесрэх бөмбөг одоо бидэнд байршил хэрэгтэй байна гэсэн гих мэтэр одоо тайлбарлан бичиж одоо нийтлэх болсон байгаа. За тэгээ гисэн хэдий ч энэ тэмдэглэл одоо анхаарлын төвөөс үнэхээр хол байсан. Тэгэл онлайнаар хүмүүс юм 9 шидийн биччихлээ. Тэгтээ хинч тэрийг ерөөсө жинхнээсээ гэж хүлээж аваагүй, анхаараагүй. Тэгээ дээрэс нь угаасаа 1990 он гэдэг чинь одоо цахим ертөнц бол үнэхээр задгай байсан. Ямар ч учир нь олдогдоогүй, юу ч гэдгийг мэдэхгүй. Одооных шиг тийм 9 шидийн сенсор байхгүй байсан. За тэгээд энэ хоёрын тэр цахим ертөнц хүн амьтанд мэдэгдэхгүй явсаар агаад харин 1997 оноос эхлэн Eric нийгмийг үзэн ядах байдал сургууль дээрх багш нар сурагч нарыг үзэн ядах сэтгэлээ одоо илэн талангуу одоо илт мэдэгдэж эхэлсэн байгаа. Тэгээ тэр нь болохоор цахим ертөнц дээр ингээд 9 шидийн бичдэг заяа. Уур хилэн уцаар бүх юмаа бичдэг. За тэгээд 97 оныхаа 8 сард нь хүн алах мөрөөдлөө бичиж эхэлсэн байгаа. Нэг одоо битсэн нэг нийтлэл байгаа хгүй тэрэн дээрээ ингээд би зүгээр л хүмүүсийг алж гимтэмээр байна. Боцсон хідэн хүмүүс ч байгаа л та. Brooks Brown гих мэтээс эхлээд гэ бүр хамт нэг ангид байдаг үеийнхаа хөвгүүний нэрийг хүртэл бүр ингээд цохож хэлсэн байгаа аахгүй юу. Тэр захим хуудсан дээр нийтлэлсэн байсан нийтлэлийг нь тэр Brooks Brown гэдэг банд олж аваад ээж аавдаа хэлсэн байдаг. Ээж аав нь мэдээд хотын цагдаагийн хэлцэд мэдгдсэн. Одоо тийм энэ Eric Harris гэдэг хүүхэд миний хүүг ална гэдэг байна. Ямар нэгэн арга хэмжээ аваач гэд. За тэгээд тухайн үед хэргийг хүлээж авсан Michael Guerra гэх мөрдөгч Eric-ийн цахим хуудсанд орон тэмдэглэлүүдийг уншсан байдаг. Тэгээ уншихдаа Columbine ахлах сургуулийн одоо багш сурагчдыг одоо үзэн ядах тухай тэднийг одоо алан хятах хэрхэн алж тачлаан зовоохыг хүсэж байгаа тухай тийм маш олон тооны тэмдэглэл илэрсэн байдаг. Тэгээ ер нь бол тэр тэмдэглэлүүд дээр Eric-ийн дургу хүргэсэн бүх хүн дурдгдсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд Michael Guerra гэх мөрдөгч нь олсон баримтан дээрээ үндэслэн Eric-ийн гэрийг нэгжих зөвшөөрөл аван нэгчгэд Eric-ийн гэрээс одоо
Адизинэ дэлбэрэн тесэрсэн бөмбөгний үлдэгдэл гих мэт зүйл олцсон байдаг. Гисэн хэдийч тухайн хэрэг шүүгчийн өмнө хэрэг болон очоогүй мартагдаад өнгөрсөн. Энэ явдлаас 5 сарын дараа буюу 1998 оны 1 сард Eric Dillon 2 баривчлагдсан байдаг. Яагаад вэ гэхээр тэр хоёр зогсоолт байсан машин руу эвдэл нэвтэрч орж доторх байсан компьютер болон компьютерийн хэрэгслийг хулгайлсан байдаг. Тэгээд тэдний анхны хэрэг байсан бөгөөд дөнгөж 17 настай байсан учраас маш хөнгөн ял хүртсэн байдаг. Хүртсэн ял нь болохоор Juvenile Diversion Program буюу одоо өсвөр насны хэрэгтнүүдийн одоо замыг өөрчлөх тийм зорилготой тийм програмд хамруулан сурган хүмүүжүүлсэн байдаг. Тухайн хөтөлбөрт хамаарагдсан хүүхдүүдэд одоо сэтгэл зүйн болон тийм сурган хүмүүжүүлэхийн тусгай тийм хөтөлбөрт одоо хамааруулдаг байгаа. Тэр хөтөлбөртөө 1 жил хамрагдах ёстой байсан ч тэр хоёр хоёулаа маш сайн үлгэр жишээ байсан хэмээгээд 2 сарын өмнө буюу 1999 оны 2 сард чөлөөлөгдсөн байгаа аахгүй. Тэгэхээр 10 сар тэр хөтөлбөрт одоо хамаарагдаж явсан. За ингээд Eric Dillon хоёрын хүмүүсийг ер нь одоо нийгмийн үзэн ядах сэтгэл нь улам гүнзгийрэн Columbine ахлах сургууль руу дайралт хийх шийдвэрээ гаргасан байдаг. За ингээд тэр хоёр тэсрэг бөмбөг хийж гар болон автомат буу худалдан авч эхэлсэн байгаа. За ингээд хэдэн сар бэлдсэний эцэст 1999 оны 4 сарын 20-ны өдөр Eric Dillon 2 Columbine ахлах сургуулийг зорьсон байдаг. Тэдний төлөвлөгөө нь болохоор 4 сарын 20-ны 2 дахь өдрийн өглөө эхлээд сургуулийнхаа цайны газарт 2 шиг бөмбөг дэлбэлээд багш сурагч нар одоо машины зогсоол руу гарч ирэхэд нь машиндаа суурилсан бөмбөгийг дэлбэлэх мөн таарлцсан амьд гарсан хүн болгоныг буудан хороох байсан байгаа. Тэгээ бууныхаа сумыг дуусангууд хүмүүсийг хутгалж хэрчиж ална гэж ботсон гэж байгаа. Төлөвлөгөө ёсоор Eric 11-р ангийн сурагчдын машины зогсоолт харин Dillon 12-р ангийн сурагчдын машины зогсоолт тус машинаа байрлуулсан байж гэвч тэдний төлөвснөөр болоогүй байдаг. Тэр хоёр 11 цаг 10 минут гэхэд тэр хоёр сургууль дээрээ ирсэн байдаг. Eric машиныхаа зогсоолоос сургууль руугаа алхаж байхдаа нөгөө алмаар айн гэдээсэн Brooks Brown гэд бэндэ штэ тий. Тэрнтэй таарлддаг байгаа машины зогсоол дээр. Тэгээ Brooks Eric-ийг харангуйтаа чи өчигдөр шалгалтнаасаа хоцорсон штэ гэж зүгээр хэлсэн гэж байгаа аахгүй яриа өдөөд. Тэгсэн чи Eric өөдөөс нь харангуйтаа одоо юу чамаа аахгүй. Чи одоо харин надад таалагддаг болсон. Эндээс яв гэртээ харьсан дээр шүү гэж хэлсэн байдаг. Тэгээд Brooks Brown гэртээ харьсан байгаа тэр өдрөө. За тэгээд төлөвснөөр 11 цаг 14 минут гэхэд одоо сурагчдын тийм цайны танхимд нь байрлуулсан бөмбөг дэлбрээгүй байгаа. Уг нь бол яг тэр хоёрын төлөвснөөр 11 цаг 15 минут гэхэд тэр цайны танхимд байрлуулсан бөмбөг дэлбрээд хүүхдэд гарч ирэх хэрэгтэй байсан тий. Гэтэл дэлбрээгүй. Тэгээ тухайн үед болохоор Eric Dillon хоёулаа машиндаа суудсан нөгөө бөмбөг дэлбэрхийг хүлээгээд сууж исэн гэж байгаа байхгүй хоёулаа. Тэгээ нөө дэлбрээд хүүхдэд гарч ирэнгууд буудаж эхлэн гэж ботсон чинь дааж дэлбрээгүй. Тийм учраас өөртөө байсан тийм жижиг гарын тэсрэг бөмбөгийг зогсоол руу шидэн сурагчдын анхаарлыг татах гэж оролцсон. Тэгсэн чинь нөгөө нэг бөмбөг нь гэрийн аргаар хийсэн. Тэгээ хагас хугас дэлбэрсэн бөгөөд сурагч нар харангуйтаа зүгээр тоглоом гэж утсан гэж аахгүй бүгдээрээ энийгээд тэгээд сурагчдын цайны танхимд байрлуулсан бөмбөгч дэлбрээгүй өөрсдийнх нь тэр машины зогсоол дээр шийдсэн гар бөмбөгч дэлбэрч өдөг хүмүүсийн анхаарлыг татаж чадаагүй учраас тэр хоёр шууд цайны танхимд орон хүмүүсийг буудаж алхаар шийддэг. 11 цаг 19 минутаас 11 цаг 23 минут 4 минутын дотор ер нь бол цайны танхим руу орох коридор тэр шаттай хэсэг болон одоо үүд хэсэг сууж байсан сурагч нарыг буудаж эхэлсэн байдаг. Тэгээ хүмүүсийг буудан хөнөөж байхдаа тэр хоёр одоо хэлсэн үг нь болохоор энэ бол бидний хийхийг хүссэн зүйл үнэхээр гайхалтай байна хэмээн бүр ингээд баярлан орилоод ингээ хүмүүсийг бодож исэн гэж байгаа байхгүй. Амар агаад дэ бүр амар. Тэг бид нар зураг мөргийг харсан чи яг нэг Америкийн сургуулийнхаа ингээд харагдаад нэг өөрийнхөө явж исэн хай скулыг бодоод амар эвгүй санагдаад. За тэгээд 11 цаг 23 минут гэхэд цагдаагийн газар дуудлага орж ирэн. Цагдаа нар хэргийн газар дээр ер нь очиж эхэлсэн байгаа. За тэгээд ингээд цагдаа болон Eric Dillon нар буудалтаж эхэлсэн байдаг. Энэ үед ямар ч цагдаа гэмтээгүй
азуулж тэгээд 5 минутын дараа буюу бараг 11:30 болж байхад Eric Dillon хоёр сургуулийн номын санд орсон байгаа. Тухайн үед номын санд 52 сурагч, 2 багш, 2 номын санч нийтдээ ингээд 56 хүн байсан байгаа. Бүгд тэгээ айгаад ингээд ширээн доороо орон нуугцсан. За ингээд 11 цаг 29 минутаас 11 цаг 36 минут хүртэл тэнд байсан хүмүүсийг нэг нэгээр нь агнах маягтай буудан хөнөөж эхэлсэн байгаа. 7 минутын зав. Тэр хоёр ороод ингээд хүмүүсийг одоо айлган сүрдүүлж эхлэхдээ энд байгаа спортын малгай өмссөн бүхэн үгсэн гэж мэдэрээ гэсэн байгаа. Сурагчдыг ингээд нэг нэгээр нь алж явахдаа тэр хоёр бүр ингээд хоорондоо юм яриад эсвэл тэр алах гэж байгаа сурагчтайгаа гэсэн юм яриад ингээд асууж исэн гэж байгаа байхгүй юу? Valen гих нэг охиныг буудахад тэр охин мэдээж өвдөөл те oh my gosh бурхан минь гээл орилсон чинь хин Эрик хурж ирснэ чи бурханд итгэдэггүй яагаад итгэдیں тэр чин гомош чи мдээгүй мүү химээ ярьж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд бас нэг юм хар арьстай сурагчийг буудан алахтаа эвгүй энэ мүү те нөгөө энэ үсгээр эхэлсэн үг гэдэг нь шүү дээ. Тэр мөрөөр дуудаж муудаад чи угаасаа өөхөх ёстой мостой гэд буудаж алсан гэж байгаа байхгүй. Бас нэг Daniel Mauser гэх хөвгүүнийг одоо нуугдсан ширээн дээр нь одоо ширээг нь буутсан чинь тэр бандийн ингээд гарыг нь гимтэхэд Daniel одоо реакцэндээ Эрик рүү шууд дайрсан гэж байгаа байхгүй. Тэгээ Эрик рүү дайрч яхад нь шууд өөдөөс нь Эрик чанх нүүрлүүн ингээд бүр бууга тулгаж агаад нүрийг ингээд байхгүй болтол нь буудаад алсан гэж байгаа. За тэгээ энэ хүү тэр хоёр 10 хүнийг буудан хөнөөж 12 хүнийг гэмтээсэн байгаа. Тэгээ номын сангаас гарч аван буцаад цайны танхим руу хочин тесрэх бөмбөгийг дэлбэлэх гэж оролцсон боловч тэр нь бас амжилттай болоогүй. Тэр хугацаанд номын санд байсан бусад амьд үлдсэн хүмүүс цухтаан гарч чадсан байгаа. За тэгээд 12 цаг гэхэд тэр хоёр буцаад номын санд орж ирсэн бөгөөд 12 цаг 8 минут гэхэд Eric Harris болон Dylan Klebold хоёр өөрсдөө буудан амиа юутгсэн байдаг. Хоёулаа өөртөөхөө бууг яг ингээ аман дээрээ барьж агаад бүр тархиа задлаа ботчихсон байдаг. За тэгээ Columbine ахлах сургуулийн дайралтанд зориулж Eric Dillon хоёр 99 ширхэг тесрэх бодис, 9 төрлийн жижиг болон том хэмжээний буу, 4 ширхэг хутга бэлдэн 12 сурагч, 1 багшийг хөнөөсөн байна. За тэгээ яагаад энэ хэрэг гарах болов гэдэг асуултанд бол 100% хариулт байхгүй. Гисэн хэдий ч тийм маш олон онол байдаг. Тэгэхээр энэ онолууд нь болохоор бас би уншиж байхад ер нь бол биднэрт амар хэрэгтэй тий ирээдүйд одоо ээж авах болох хүмүүс эсвэл өөртөө ээж аавууд байгаа хүмүүс ер нь жоохон авах юм хайх юм хайх тийм сургамжтай зүйлүүд гэж би бодож чинь тэгээд манайхан сонсоорой. Маш олон хүмүүс одоо маш олон мэрэгчлэтнүүд ингээд санал дэвшүүлэхэд нэгдүгээр болохоор тэр хоёрыг сэтгцийн өвчтэй байсан гэж дүгндэг байгаа. Eric нь болохоор clinically psychopath. Харин Dylan сэтгэл санааны гүн готролд орсон байсан. Тэгээ хоёулаа сэтгэл засах тийм хүчтэй юм муудаг байсан. Тэдний зан характерт нөлөөлсөн байх болзошгүй гэдэг. Тэгээ энэ хоёрын одоо тэр сэтгэл санааны өөрчлөлт юунаас одоо үүссэн бэ гэхээр Dylan-ийн хувьд болохоор тийм бага наснд нь бол нэг амар одоо юу хиймдээ тийм сонин содон үйл явдал ер нь бол тохиолдож байгаагүй. Өөрийнх нь одоо сэтгэл санаанд тэгэж амар хүчтэй нөлөөлөх сэтгэл санааны тийм готролд ордог хүүхэд исэн юм билээ. Eric-ийн хувьд болохоор багадаа амар тийм яриа хүрээтэй хөөрхөн хүүхэд байснаа гинт сонин босно нь одоо тэр аавынх нь ажлаас болоод ингээ байн ийшээ тийшээ нүүдгээс шалтгаалсан байх гэж үздэм байлээ. Яагаад гэвэл нэг газар ороод дөнгөж өсвөр насны хүүхэдтэй өөрийгөө олох гэж ядж байгаа. Хорвоо дэлхий дээр өөрийнхөө орон зайг өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх гээл өөрийгөө найзуудыг хэн бэ гэдгийг мэдгээд ядж яхад нь нэг сургууль дээр очиод хэдэн сар сурна. Тэгээл аваад нүүчин дахиад шинэ сургууль дээр очиод дахиад нөгөө нэг хийсэн юмаа тавтан хийгээд ингээд ямар ч өөрийн гэсэн одоо зан характер нь одоо бүрэлдэхгүй өөрийнх нь сэтгэл санаа амар тийм тогтворгүй байсны улмаас одоо ингээд сэтгэл санааны өөрчлөлтөнд ороод тийм хүчтэй сэтгэл засварлын им муудаг болсон гэж байгаа байхгүй. Тэгээ яг хөө тэрэн дээр ингээ харахад бас хүүхдийн хүмүүжил гэдгийг амар хэлж өгж байгаа ах гэж би бодож байна. Хоёр дахь зүйл нь болохоор дээрлэхэлт. Одоо тэр ярьж ирсэн те нөгөө тэдний тэр Columbine ахлах сургууль дээр job culture те маш өргөн байсан бөгөөд багш нарын ч хүртэл ингээд хизээж арга хэмжээ авдаггүй өөртөө бараг дунд нь орчихсон те.
Тэгэл одоо гайгүй спорт тоглодог олны дунд нэртэй сайтай хитэн дандаа ингээл номын хэдийгаа дээрлэгдэг. Тэгэл тэр байдлыг ин хинч зогсоохгүй болмаас Эрик Дилан хоёрын одоо сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж ийм хэрэг гарах одоо нөхцөл байдлыг бүрдүүлсэн байх. Гурав дахь одоо тэр хүмүүсийн таамаглал нь болохоор улс төрийн терроризм гэж байгаа байхгүй. Яага халдлага болсон өдөр нь болохоор одоо Гитлерийн төрсөн өдөр байсан. 99 оны 4 сарын 20. Тэгээ тэр хоёр болохоор яагаад бас 4 сарын 20-ыг сонгосон бэ гэсэн чинь одоо Гитлерийг амар тэг бараг одоо шүтдэг obsessed байсан болохоор тэгэж албаар сонгосон ба. Тэгээд бас яагаад энийг улс төрийн терроризм одоо Гитлерийн санааг дэмждэг тэрийг одоо бас бараг одоо Америкт те одоо танилцуулахыг хүссэн гэж таамаглаж байгаа мэй гэхээр хэргийн дараа гэртэн нэгжлэг хийхэд Эрик Дилан хоёрын хийх гэж буу одоо тэр одоо төлөвлөсөн одоо энэ халдлага биш ч сургууль дээр халдлага энэ бүх зүйл хувьсгалыг эхлүүлэх болно гэсэн өөрсдийгөө тийм битсэн тийм дүрс бичлэг байсан байдаг. Битээр сургууль дээр очиад аална. Энэ бүх зүйл хувьсгал эхлүүлнэ. Та нар ингэх ёстой гэх нэг тиймэрхүү маягийн. Тэгээд тэрэн дээрээ бас ингээд Heil Hitler гэдэг ингээд Гитлерийг дэмжиж байгаа тийм бичлэг дүрс бичлэг байсан байгаа байхгүй. Тийм учраас нэг таамаглал нь улс төрийн терроризм. Тэгээд дараагийн таамаглал нь болохоор тэдний одоо сонсдог байсан хөгжим бас амар нөлөөлсөн байх гэдэг таамаглалаа. Тэр хоёрын амар сонсдог байсан бол дандаа рок хөгжим сонсдог. Тэгээ ер нь рок хөгжим нэг амар ер нь жоохон тийм дарк штэ. Тэгээ тэр хоёрын сонсдог байсан одоо өөрсдийнх нь бүр ингээ касет масетэн дээр бичиж явсан байсан дуунууд нь дандаа л нэг юм алах юмсан, хятах юмсан, би бүх хүнийг үзэн ядчихээн, тэ би ээж аваагаа үзэн ядчихээн. Одоо тэрийг алмаарай ч юм уу те би ингээд бүх зүйлийг дээр ингээд буудаж алмаар гэсэн тийм утгатай үгстэй дуунуудыг амар сонсдог байсан байгаа. Тэгээ маш олон тийм Германы тийм рок хамтлагуудыг сонсдог байсан. Заримыг нь тэр нөгөө нэг Du hast гээд дуулдаг Rammstein гэдэг хамтлаг байдсан шүү дээ. Тэрийг бас амар сонсдог. Тэдний нилээ хэдэн CD одоо дуунууд асуулцсан гэж байгаа. Бас тэгээд KMFDM гэдэг нэг хамтлаг байдаг энэ бас нэлээд алдартай. Тэр нь болохоор ингээд энэ хамтлагийн нэрнийх нь учир нь юу вэ гэхээр majority is forgotten жилүү ямар ч байсан ихэнх хүмүүс бид одоо утга нь ихэнх хүмүүс бид нар хүнд чамаагүй гэдэг нэртэй тийм хамтлаг. Тэгээ тэр хамтлагийнхан дуулдаг юм дандаа нэг юм нийгмийн эсрэг дандаа бид нар бол нийгмээс ингээд ялгасан хүмүүс нийгэм биднэрт дургу нэг тиймэрхүү дуу хөгжим хийдэг хамтлаг тэрийг амар сонсдог байсан юм билэ. Бас нэг таамаглал нь болохоор тэр хоёрын үзэх сонирхох одоо кино бол бас амар юу яасан нөлөөсөн байх гэж таамаглалт юм байлээ. Тэгээ тэр хоёрын одоо өөрсдийнх нь өрөөнд нь байсан бүр DVD-гээр ингээ худалдаж аваад өөрсдөө үзчихсэн кинонуудын нэг нь болохоор одоо зарим нь болохоор The Basketball Diaries, Lost Highway, Apocalypse Now гэдэг кино бас урд өмнөх дугаар дээр дурддагдж байсан Natural Born Killers буюу одоо төрөлхийн алуурчид гэх тийм нэртэй тэдний дуртай киноны нэг нь байсан байгаа. Тэгээ энэ бүх кинонууд дээр ер нь бол нэг юм утга учир нь шовдрлогдсон тийм дүр дандаа ингэж тесэрчтэй одоо уураад илэхгүй бусдыг хөнөөдөг тийм кино байгаа байхгүй юу? Эсвэл ингээл ээж аавынхаа эсрэг тесрэг байдлаа илэрхийлж тэднийг хөнөөжтэй ингэж явсан тийм дүрүүдтэй тийм учиртай кинонууд. Ялангуяа Natural Born Killers гэдэг кино бас нэлээд алдартай кино ахгүй энэ хүмүүс бол мэдчихэж магадгүй. Dylan энийг амар сонирхож үздэг байсан. Тэгээ өөрийнхөө тэр цахим тэмдэглэл дээр бас бичгтээ би ингээд сургууль дээр байгаа хүмүүсийг алаад би нэг охины нэрийг бичингуудаа би тэрэнд ингээд тэрнтэй хамт байгаад бит хоёр яг Natural Born Killers шиг хамт байх болно. Тэгээ бит хоёр бүх юмыг эзэнэх болно гэсэн утгатай юм бичдэг. Тэгээ бүр ингээд кинонд өөрөө бараг орцсон амьдраад нөгөө нэг төсөөлж мөрөөддөг байсан харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хэрэг болоход бас нэг амар нөлөө болсон гэж хүмүүс таамагладаг зүйл нь болохоор одоо video games тэ өсвөр насны хүүхдүүдийн тоглох видео тоглоом. Тухайд одоо хүмүүсийн таамагласнаар бодсноор болохоор одоо өсвөр үеийнхний одоо тоглох видео тоглоомыг
ямарваа нэгэн шүүлтүүртэй тий насны хязгаарлалтай байхгүй бол одоо шилжилтийн нас явагдаж байгаа тэр одоо хоосон цаас шиг гэх юм уу ухаан санаа сэтгэлтэн тийм маш хар муу муухай тийм сэтгэлийн нэрийг одоо төрүүлж одоо үзүүлж тий одоо буруу бодол руу нь одоо уруу татчих гэж хүмүүс хэлж исэн байгаа. Тэгээ энэ хоёрын одоо угаас тоглолдог байсан тоглоомнууд нь дандаа тийм алан хидаантай тэгээд нэг тийм юм сүүрэл мөрөл гэсэн нэртэй очиж аалж хулгайлж мулгайлж юм авдаг тийм тоглоомнууд. Тэгээ тэр тоглоомнууд нь амар тийм график бүр амар юм цус нүчтэй тоглоомнууд байсан гэж байгаа байхгүй. Тэгээ юу н тухайн үедээ энэ хэрэг гарахад болвол Америкт аяараа амар цочрол авсан тий өсвөр насны хүүхдүүд ийм амар хэрэг хийлээ. Тэгээд бүр хийхдээ эн чинь одоо зүгээр нэг явдлаас олоод уурлаад уцаарлаад тесрээд гарсан асуудал биш. Эн чинь бүр хідэн бараг жил шахам энэ хоёр энэ хэргийг ингэж төлөвлөсөн байгаа байхгүй юу. Өөрсдийнхөө бүр ингэ тэмдэглэл дээрээ ингэ биччихсэн. Хэрэг босны дараа Eric Harris, Dylan Klebold хоёрын гэрийг нэгтгэхэд одоо маш олон нотлох баримт гарч ирсэн байдаг. Тэр дунд мэдээж цахим тэмдэглэлүүд нь Eric гихтэй штэ тэр нэг Brooks Brown гих хүүхдийн одоо ээж аав нь цагдаад мэдгснээс хойш гараараа дэвтэр дээр тэмдэглэлээ хөтлөх болсон байгаа. Тэгээ тухайн тэмдэглэлд одоо бичгтээ тий хүмүүсийг алгах, шатаах, бөмбөг дэлбэлэх гих мэт зүйлүүдийг детальчилж фантаз маягаар бичсэн байдаг. Тэгээд зөвхөн сургуулаа дэлбэлээд одоо сурагчдыг алаа зогсохгүйгээр нисэх онгоц барьцаалж аваад Нью-Йорк хот руу очиж байшин мөргөж үхнэ гэж бүр төлөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёр хүүгийн эрсдэс тийм террорист одоо нийгмийн эсрэг бодол нь зөвхөн өөрсдийнх нь хувийн тэмдэглэл үлдээг байдаг. Сургууль дээрээ эссе бичих гэх мэт зүйлээр харагддаг байсан байгаа. Эрик бүр ингээд нацистуудыг өмөрч эссе бичиж байсан. Мөн өөр нэг алтарт одоо цуврал алуурч болох Чарлз Мэнсны тухай бас өмөрч эссе бичсэн гэж байгаа. Мөн тэгээд сэтгэл судлалынхаа ангид Эрик бичихтэй Dylanтай нийлэн хүмүүсийг алах тухай одоо мөрөөддгөө бичсэн гэж байгаа. Сургууль дээрээ штэ. Тэмдэглэл хичээл дээр бичсэн эссе гих мэд дээр нэмэгдэн basement tapes гих дүрс бичлэгүүд байсан байгаа. Яагаад basement tape гэсэн бэ гэхээр энэ бүх дүрс бичлэгүүд нь болохоор тэр хоёр нэгнийхээ basement-д бичсэн байгаа байхгүй юу? Хаусны доор байдаг нэг жижигэн зойр шиг өрөө вэ штэ. Тэр нь дотроо хоёлаа сууж байгаа бичсэн бүх бичлэгүүдээ тэгэж бичсэн учраас basement tapes гэж нэрлсэн байдаг сүүлд нь. Eric Dylan хоёулаа сургууль дээр дүрс бичлэгийн анги авсан бөгөөд сургуулиас олгогдсон камераар одоо гэрийн нөхцөлд кино бичлэг хийх боломж олгосон байдаг тэр хоёрт. Тэгээ халдлагыг төлөвлөхөөс эхлэн ер нь бол дүрс бичлэгийг бас ингээд тэмдэглэл мэт хөтөлж байсан байгаа. Одоо яаж буу болон тесрэх бодиснуудаа олсон, мөн яаж ээж ааваасаа нуудаг байсан талаар бас тэгээ яг яаж халдлагыг хийх гэж байгаагаа бүр детальчлан өөртөө гараараа тэр тэмдэглэл дээрээ бичсэн, мөн тэр видео камераар өөртөөгөө бичин ярьж ингэж фантазлж байгаагаа хүртэл биччихсэн байсан байгаа. Халдлага эхлэхээс 9 цагийн өмнө хамгийн сүүлийнхаа бичлэгийг хийсэн байдаг. Тэрэн дээр Эрик одоо 9 цаг үлдлээ. Хүмүүс надаас болж өөхөх болно. Энэ өдөр мөнхлөгдөх болно хэмээн бичсэн байдаг. За тэгээ халдлага болсон өдөр болохоор Эрик natural selection буюу одоо байгалийн шалгарал гэсэн үгтэй подолк. Харин Dylan wrath буюу уур хилэн гэсэн нэртэй подолк өмссөн байдаг. За тэгээ нөгөө 1998 онд нэг сард нөгөө баригдсан штэ энэ хоёр чинь нөгөө машинаас юм хулгайлаад тэгээ тэр жилдээ одоо yearbook буюу нөгөө Америкийн сургуулиудад тэр оны одоо бүх одоо төгсөгч нарын зургийг агуулсан тийм ном гардаг тий. Эрикийн тэр номон дээр Dylan бичгтээ одоо үзий яддаг хүмүүсийг хөнөөж юмыг дэлбэлж цагдаа нарыг ална. 1-р сард мэдэрсэн уур хилэн маань бурхан шиг хүчтэй гарч ирнэ. Тэгснэ цайны танхимдах өшөө авалтыг яриач хэрэггүй гэж бичсэн байдаг. Тэгээ бүр юм жилийн өмнө аль хэзээ төлөвлөө зохиогоод бодоод боловсруулаад эхэлж исэн байгаа байхгүй энэ хоёр. Хүн болгон л одоо ер нь бол Columbine High School-ийн одоо халдлагыг энэ шүтинг бол мэддэг. Тэгээ одоо тэрнээс хойш маш олон бас юм сургуулийн одоо будалцаан болсон.
Тэгээл мэддэг болсон Америкчууд те Колумбайн шиг юм болсон юм уу те Колумбайнаас хийдий ч юм уу нэг тиймэрхүү болсон. Тэгээ үнэхээр тэр тухайн үедээ бол Америкчуудыг бол бас нэлээд одоо донсолгож бас дээрээс нь амар ингээд сэрээсэн гэж би бол хувьтай боддог. Яагаад гэвэл тэр үед чинь одоо ингээл интернеттэй цахим ертөнц үнэхээр дураараа хүүхдүүдийн тэр одоо үзэж байгаа кино ши тэгээд дээрээс нь тоглож байгаа тоглоом ямар ч одоо шүүлтүр маш бага байсан шүүлтүртэй байсан ч гэлээ маш хөнгөнтэй нэмгэн байсан. А тэг эцэг эхнэрт болвол ер нь бол нилээн цочрол өгж тэдрийг сэргээж тэг окей хүүхдүүдтэй анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг бол амар сануулсан гэж би бол хувьдаа боддог. Бас дээрээс нь одоо ингээл онлайнаар ч гэсэндээ маш олон нийтлэл байдаг. Тэгээд Columbine одоо ахлах сургуулаас болоод те bully гэдгийг одоо зогсооё те одоо бинийгаа хүүхдүүдийг хооронд нь ингээд ив найрамдалтай байлгахыг хүүхдүүдийг хооронд нь дээрлэхүүлэхгүй бай. Энэ jock culture гэдгийг юу н арилгахыг тэ арчиж хаяа гэдэг тийм маш олон одоо ер нь орон даяараа тийм боловсролын систем даяараа ер нь тийм одоо хөдөлгөөн гэх юм уу та ер нь бол амар гарч би болж тэ идэвхтэй болж эхэлсэн. За тэгээд ер нь бол маш харамсалтай бөгөөд сургамжтай хэрэг гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд за дүүгөө чиний хувьд юу бодогдож байна? Угаасаа яалтчгүй нөгөө анхны баг сургуулийн буудалцааны юу юм шиг үнтэй бас буудалцаан гэж хэлж бас болохгүй юм нөө одоо буудаан гэх юм уу те шүүтингийн хэрэг юм шиг санагдлаа 90-ад он гэдэг чинь юу лээ 2000 оны эхлэл 99 он тийм 99 онд болсон. Тэгээд энээс хойш бол угаасаа бүр Америкийн сургуулийн буудаан бол өстой тоогоо алдсан штэ жилд бол золттой тийм 10-аас дээш буудлага болдог болчоод байгаа. Тэгээд ялангуяа Трампыг сая ерөнхийлөгч байхад бас Обамаг ерөнхийлөгч байх үед дэндүү их шүү одоо буудаан болж исэн тий. Йоо тийштэй. Тэгээд саяхан хүртэл одоо энэ TikTok-оор бас одоолоод байгаа нэг хачин өнгийн өстэй нэг жоохон банд гараад байгаа штэ. Бид хоёрт ч гэсэн зөндөө хүсэлт ирж исэн. Энд ч гэсэн сургуулийн одоо буудаантай холбоотой хэрэгтэй хүүхэд. Тэгээд ер нь ингээд яагаад ямар хүмүүс ийм сургуулийн буудаан хийгээд ингэж хүмүүсийг олноор нь тий ялангуяа сургуульд явж байгаа сурагчдыгаа үе тэнгийнхаа найзуудыг ингээд олноор нь хөнөөгөөд байна гэсэн чинь сэтгэл зүй талаас нь ингээд би яхаа зүгээр нэг хальт хідэн артикл уншиж үзсэн байхгүй юу. Тэгээ надад хамгийн их одоо ингээд санаанд үлдсэн нь гэх юм уу Psychology Today гэд байдаг штэ тий одоо өнөөгийн сэтгэл зүй гэд вебсайт байдаг. Та хэд маань бас ороод үзээрэй гэж зөвлөе. Тэрэн дээр нэг артикл байсан байхгүй. Тэр болохоор одоо сургууль дээр юм буудаан хийдэг хүмүүсийн ерөнхий профайлинг гэж ярьдаг штэ тий ерөнхий шинж тэмдэг гэх юм уу да. Яагаад хийж байгаа тухай. Тэгээд одоо юм судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор нэгдүгээр тэр сургууль дээр хүмүүс олноор нь буудаж байгаа хүмүүс их хвчлэн тэр нь бол бүр 90-ээс дээш хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа. Тухайн сургуультай нэг бол одоо саяхан явдаг байсан. Нэг бол одоо дөнгөж сая төгссөн ч юм уу эсвэл одоо явж байгаа тийм ямар нэг байдлаар тэр тухайн сургуультай холбоотой өөрөө явж исэн хүн байж таарад байгаа. За хоёрдугаар болохоор маш их тийм одоо уур хилэнтэй тий бүр ингээ өгшөө авахыг хүссэн хүмүүс байгаад байгаа гинэ. Ерөнхийдөө бол 75% нь тухайн сургуульд явж байхдаа ямар нэгэн байдлаар бүли хийлгэжсэн. Одоо тий бусад сурагчдаас сэтгэл зүйн дарамт юм уу одоо бие сэтгэлийн дарамт авж исэн. Нэг болвол одоо сурагчдаас биш гэхэд багш нараас тийм шудраг бус тийм харилцаа өөрт нь ингээд шудраг хандахгүй байгаа юм шиг те бусад хүмүүстэд илүү nice харилцаа одоо илүү гоё харилцаад байгаа юм шиг санагддаг ч юм уу. Тийм болоод бусдыг ер нь ингээд жоохон өвтгөх юм одоо уур тийм зовоох уур хүсэл тэр их амар одоо үгүй яталт гарч ирдэг гэж исэн. Гуравдугаарт болохоор ерөнхийдөө socially awkward буюу одоо нийгэмдээ одоо нэг сайн нийгэмшиж чаддгүй тэгээ бусдтай ингээд илэн далангуу өөрийнхөө байж чаддгүй. Тэгээд тийм учраас ч тэр юм уу өөрсдөө ингээд өөрийгөө бусдаас ингээд холдуулаад зайгаа барьчихдаг тиймэрхүү төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй юу.
Дөрөвдүгээрт болохоор одоо энэ медиагаар гарч байгаа те эсвэл одоо кино шиг хамаг юм дээр гардаг энэ одоо юмнуудыг үзээд даган дуурайх copycat гэж ярьдаг те даган дуурайх зүйл болдог. 5 дугаарт яаж ийн гэхээр дэж бит хоёрын одоо хэрэг болгон дээр ярьдаг гэр бүлийн асуудалтай хүүхдүүд байж таардаг. Ямарваа нэг байдлаар насан турсан хүний одоо хайр халамж бөгөөд хамгийн чухал нь анхаарал байдгүй. Хинч тэр хүүхдийг одоо анзаарч анхаардаггүй. Хинч тэр хүүхдэд хүй хай гэдэг сэтгэл одоо санаа тавьдаггүй. Улмаас нэг тийм орхигдсон ч юм уу тийм байгаад бүр ингээд буруу зам руу яваад өчгсөн ч юм уу. 6 дугаарт болохоор 68% нь болохоор тухайн нөгөөний хэрглэж байгаа буу зэвсгээ дандаа гэрээсээ эсвэл одоо хамаатай садныхнаасаа олж ирсэн байдаг гэсэн бас судалгаа байсан. Хамгийн сүүлд нь болохоор саяны чиний хэлсэн хэрэг дээр бас гарч ирсэн те энэ баталсан гэж би бодож сууж исэн. Тэр нь яасан гэхээр тухайн тэр амар том гэмт хэрэгээ өгүүлдэхээс өмнө тэр их одоо уур хилэн те үзий яталтаа нэг болвол урлагаар те одоо юу гэдэг уран зураг одоо зураг зурдаг ч юм уу эсвэл шүлэг бичдэг ч юм уу те нэг болвол одоо энэ сошиал медиагаар тэг янз бүрийн пост оруулж ч юм уу тэг янз бүрийн тийм учир битүүлэг статус бичдэг ч юм уу тэгж тэр болгоныгоо илэрхийлдэг гинэ. Тэгэхээр ер нь энэ болгоныг ер нь эцэг эхчүүд болоод багш нар бас сургуулийн сурагчид те найзуудыгаа сурагчдаа анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Ямар нэг байдлаар ер нь нэг юм амар игцэгтэй яг юм тийм өчтөө нэг том хэрэг хийхээ өмнө хүмүүс нэг юм пост мост оруулсан мэдэн шүү дээ. Тэгэл тэр мөрн айгу хожимдсан сүлд нь гарч ирдэг. Тэгээ энэ тал дээр бол Америкчууд айгу ач холбогдол өгж ажилдаг юм байна лээ. Харин Монголд яг энэ тухай яаж шүүдэм бол би бас гайхдаг. Энэ болгоныг яг ямар байгууллага шүүдэм бол тэгээд мэдээж анхаарал бол тавьж чадж байгаа байх гэдэгт би бол итгэж байна. Гэхдээ ямар ч гэсэн эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд нь янз бүрийн юм жоохон дарк те ийм сонин шүлэг ч юм уу бичээд ч юм уу зураг зураад ч юм уу янз бүрийн тийм амар захиа махаа бичсэн байхыг олох юм бол магадгүй хүүхэд чинь нэг ямарваа нэгэн сэтгэл зүйн тийм юм тээцэн байж магадгүй тэгээд хүүхдтэйгээ сайн ярилцаж үзээрэй гэж хэлмээр санагдсан. Тийм шүү дээ. Чиний бас саяны ярьсан хэрэг чи одоо энэ бүхнийг бүр бүгдийг нь бараг ингээд батлаад ингээд чеклчлээ гэж би бүр бодоо сууж илаа. Яг амар миний бодлоор ингээд энэ хэргийн тухай судалж байхад бол бүгдээрээ ер нь бол арга хэмжээ авах боломжтой байсан юм шиг амар санагдсан. Тэгээ талаас эцэг эхээс анхаарал багш сургууль хүмүүжүүлэгч нараас анхаарал хэрэгтэй байсан. Бас дээрээс нь үеийнхэн хүүхдүүд хүртэл те заавал ингээ хүмүүсийг дээрлэх шаардлага байна тийм үү. Би ингээ хүмүүсийг дээрлэхдэг хүнд амар дургу. Яагаад ингээ зөөлөн сэтгэлтэй байж болдгүй юм? Яатар чи юунаас илүү юм? Яагаад гэдэг үг амар боддог. Тэгээ тийм болохоор ингээ бас бодчихлоо энэ өсвөр үеийнхэн хүүхдүүдтэй ойлгохтойхон шиг хүмүүжлэлтэй хүнийг хайрладаг инэрэнгүн сэтгэлтэй байсан бол энэ хоёрыг ч гэсэн ингэж дээрлэхснийхаа эцэст те маш олон хүмүүсийн одоо аминд хүрэхгүй байхбайсан ч юм уу. Бас тэгээд стресстэй дугаар л санагдлаа надад ч гэсэндээ. Би бас одоо энэ яг нийгэмд амьдарч байгаа хувьд одоо дүүнертэй маш их санаа зовдөг болчиход энэ ойрын үед. Ахлах сургууль дээр ихэвчлэн одоо масаар нь юм бодож алдаг тренд одоо нэг хэсэг боллоо штэ. Тэгсэн чинь сүүл рүүгээ бүр дунд сургуулийн хүүхдүүдийг болоод бүр бага ангийн хүүхдүүдийг боддог болчиход байна. Иннээс бол би бол бүр маш их хайж байна. Тэгээ эн чинь нөгөө тим гэхийн тэмдэггүй одоо за энэ сургуульд бол эн чинь зүг зүгээр гэж хэлэх юм юу ч байхгүй нэг цэвэр бараг тохиолдлоор болж байгаа учраас үнэхээр бас энэ bully те дээрлэхүүлэх юм бол үнэхээр мэдэгддэг юм байлаа. High school тахад би ч гэсэндээ энэ чинь high school 3-4 жил явсан. Тэгэхэд бол үнэхээр мэдрэгддэг байсан. За тэгээд хүн амьтаа алж хүрээ талаагүй ч гэсэндээ бас тэр үедээ мэдэрсэн мэдрэмж бол хүний хизэж орхидгүй юм билий. Тийм үү. Гомдсон, уур хүрсэн ч юм уу, эсвэл ингээд нэг юм эмзэглсэн ч юм уу, нэг тийм сэтгэл хүнийг ингээд ерөөсөө орхитгүй юм бэлээ. Өсвөр насны жоохон байхад ер нь ингээд сонссон юм ерөөсөө мартагддгүй юм шиг санагддээ штэ. Тэгээ тийм болохоор бас одоо тийм ганцаардмал байгаа хүмүүсийг хүүхдүүдийг те бас зөөлнөр хараа, зөөлнөр хайрцаад
амар мангар сонсогдож магадгүй. Тэгтэл хайр бол ер нь бүхнийг дийлнэ л гэж боддөө штэ. Хүнийг хайрлаад инэрэнгүү хандхад бол нэг амар буруутахгүй л ах. Одоо энэ нийгэм Америкч бас амар хэцүү шин буу гэдэг юм чинь бас амар хууль нь ингээд нэг чанга юм шиг мөртлөө бас амар ийм олон нөхсөртэй. Тэгээ бас сая чиний хэлсэн шиг тэр гэр орноосоо авдаг те ээж аавын хамаатан садангийн буу авахд амар хэлбэр тийм амархан олдоц ихтэй гэж юу? Тий, ер нь бол олдоц ихтэй. Харин тий би бас энэ Америкийн энэ бууны хууль нарай дэндүү задгаа юм болов гэж бодод идгийн. Монголын хууль хизээч битгий тийм болоосаа яг хуу хичнээн хой хүн одоо өөрийгөө бие хамгаалах гэж авч байгаа ч гэсэн энэ цаагаараа одоо ийм жоохон асуудалтай учраа олоогүй хүүхдүүдийн зэвсэг болох жишээний тэгээ цаашлаад угаасаа янз бүрийн тийм нөгөө аксидентууд айгүйх болж байгаа штэ тий болдог штэ тий хүүхэд нь жоохон мөлхдөг хүүхэд нь мөлхөжчөөд нөгөө хөрөнд тоглож байгаа өөрийгөө буцсан баг жишээний тийм бол зөндөө болдог. Тэгэхээр яа иймэрхүү юм нэрээ Монголд битгий жирээсэ гэж боддгийн. Гайгүй ах уу. Харин сонсогч нартай энэ дугаараас таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд бас нэг юм сонсогч нартай хандаад хэлэх гэсэн юм аа. Бид хоёрын сонгож байгаа хэргийн тухай маш олон одоо сэтгэгдэл ирдэг те. Зарим нь одоо дуртай байна, дургүй байна гэж ирдэг. Гэхдээ нэг юм сануулад хэлэхэд бид хоёр энэ подкаст entertainment маягаар хийдэггүй. Мэдээж сонирхолтой содон тийм хэрэгүүдийн тухай ярина. Гэхдээ entertainment гэхээсээ илүү одоо та нарт те сургамж өгч одоо бидний өдөр тутмын амьдралаас ялгаагүй гэдгийг сануулж одоо сэрэмжлүүлэхийг хүсдэг тийм гэж одоо тийм ирмэлзэлтэй бит хоёр одоо хэрэгүүдээ сонгодог. Тэрнээс ш одоо тэрийг алчлаа энийг алчлаа гэхгүйгээр те Монголд болоогүй ч гэсэн Монголд болдоггүй ч гэсэндээ энэ хэрэгүүдээ ижилхэн юмнууд ер нь явагдаад идэв шүү. Бид нар бас сэрэмжил сонсоод аваад мэдээд сураад сэрэмжлээд авахд илүүдэхгүй гэдгийг ер нь сануулгыг ирмэлцдэг шүү. Тийм болохоор ингээ хандаад хэлчихье. За тэгээд манайхан бити уурлаарэ гэж. Тийм ээ, хоёлаа сүүлийн үед нэлээ их тийм шүмжлийн чиглэлтэй сэтгэгдлүүд бас доромжийн сэтгэгдлүүд маш ихээр орж ирж байгаа. Яг нь доромж бол байдаг л да. Гэхдээ сүүлийн үед бол бас маш ихээр орж ирж байгаа. Энэ шин сонсогч нар ихэлсэнтэй холбоотой юм болов уу гэж бодоод байна. Тэгээд яг нь өөрсдөө өмөрж байгаа ч юм биш. Гэхдээ бити ингэж бусдыгаа ингэж нэг хайрцаглах гэж өөрийнхөө зүтгэж бай. Тэр бол айгүй муухай зан шүү. Тэгээд гоё open minded те хүлээж аваад аваад хаяхаа хаяад сурчих хэрэгтэй. Тэгээд шүүмжлэл бол мэдээж хүлээж авч байгаа. Бид хоёр анх хийснийгээ бодвол бас та эдийнхээ чиг завраар явж байгаа. Тэгээд хэрвээ та одоо бид хоёрын ярьж байгаа сэдвийг эхлүүлээд сэдвэн таалагдахгүй байвал дараагийн сэдвийг сонгосоод үзээрэй те. Сонголт бол мэдээж үргэлж таны гарт шууд унтраачих. Ерөөсөө бити ингэж бусдыгаа мухагаар доромжлоо. Бид хоёр нөгөө өөртөө чаавас нөгөө сэтгэл зүрхтэй юм болохоор тэгээд жоохон имзэглэх юм уу гэхгүй юу? Тэгтээ гайгүй. Хаяа имзэглэн штэ. Тэгэл имзэглэхгүй бол имзэглэхгүй. Гэхдээ сая хэлсэн шиг чиний хэлсэн үг хүний сэтгэлийг хизээж орхитгүй шүү. Хэл амаа зүгээр бодолтой л хэлчмээр байна. Би арай муухай хэлж уучлаарай. За бид хоёр жоохон гомдлын мөр тэйчлээ. Тэгээд энэ хүртэл сонссон хүмүүс байвал хэн байдаг вүлээ гэж. MVP. Yes. Сүүлийн дугаарт хэлээгөө уучлаарай. Үнэхээр мартчихсан байлээ. Энэ удаа тэгээд давтаад хэлчихье. Энэ дугаарыг дуустал нь сонсон хүн байх юм бол чи бол MVP гэж хэлчихье. Зөндөө олон хүмүүс нэрээ MVP гэж юу юм бэ гэж асууцсан дээ. Нөгөө битэр уртны бол нэг удаа тайлбарлаж ирсэн. Тэгэхээр дахиад гяс тайлбарлчихъя гэж бодож байна. MVP гэдэг нь болохоор ерөнхийдөө бол спортынхын л их хэрэгэлдэг дээ. Ерөнхийдөө саксныхаа их хэрэгэлдэг. Most valuable player гэж тэр гурван үгний товчлсон нэр. Тэгээ яах вэ гэхээр энэ тоглогч нь одоо гол хамгийн гол үүрэг ролтой мундаг тоглогч гэсэн үг.
Тэгээ яг бит хоёр та нарыгаа одоо та нар минь үгүй бол бит хоёр юу вэ гэсэн үндсэн дээр MVP-нүүд одоо ингэж дуустал нь сонсдсон байлээ. Тэгээ хүмүүс уусаа нөгөө дундаас нь одоо эхэлж сонсчод яг хэрэгээ сонсчод гардаг хүмүүс байдаг. Тийм учраас яг одоо MVP хүртэл сонсдог хүмүүс нь та нар шүү. Мэддэм байлаа угаасаа хэлсэн хэлээгүйгээд манай эд чинь нэг загнаад идэм билээ. Тийш дээ. Хэлсэнгөө гэдэг. Харин. За та хэд маань сонсож байгаа газараа дуртай байвал лайктараад, дургүй байвал дислайктараад, ямар ч гэсэн бит хоёрт ямар байгаагаа илэрхийлээрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.